энэ зөвхөн балиутын үний өсөлтийн одоо үр мүндээ чинь тэгж гарч байгаа. Тэгээд дараа нь тийш нөгөө цалин аваагүй учраас цалингаа тавьж байгаа цалин аваагүй учраас хэрэглээ татрах. Хэрэглээ татраад ирэнгүүт чинь бүх нийтээр тэр одоо жишээлх юм бол Барс одоо тэр наран тул одоо дэлгүүр хоол ресторан дээрээ багсч байгаа. Ингээд явсаар өдөрт нөгөө яг л бүхэл юм чинь цусаар гэтэл чинь гэдэг юм уу мөнгө чинь гэдгээс болоод бүхэн зогсож байгаа. Одод бид нар ингээд эдийн засгийг өөрийн хараад ичгүй юу яг ингэж ажиллагаагүй болгож хэлж байгаа. Уг нь энийг эдийн засгийн хэд цацаг байдлаас авах эдийн засгийн тогтвортой байдгах энэ юмны үндэс нь уг нь яг иргэний хувьд энэ залтаар оруулж ирж Монгол банк, Арилжааны банк гэдэг хамтарч долларыг өсгөж Монгол төгрөгийг өнгөөжүүлж эдийн засгийг тогтворгуулж энэ унгаадаг энэ схемээс дуган сарлах гэж хийсэн энэ зөв заалт байгаа. Энийг хэрэгжиж байгаа нь өөрөө дандаа буруу хэрэглээд буруу тайлбарлаад байгаа асуудал байна. Тухайлбал маш тодорхойгоор хэлсэн байж байгаа Монгол төгрөгийн ханш гэдэг ойлголтыг өнөөдөр тайлбарлаагүй байж байгаа. Энэ айгүй чухал зүйлүүд байгаа хгүй. Тухайлбал Монголын хууль тэр болон шинж хэдэн ч талаас нь ямар ч байдлаар тайлбарлаж болдгоор гаргаад байгаа нь манай энэ бас үйл ажиллагаад их гай болоод байгаа зүйл шүү дээ. Монгол улсын хөгжилтүүд ерөөсөй тодорхой гаргаж өгөхгүй байна. Тэгэхээр аж одоо үүрэг үүсэх үеийн ханш гэдэг үгийг ерөөсөө тайлбарлахгүй байна чинь гэрээ хийгдсэн ханштай яг иргэний хөлөндөө тэгээд заачаад багтал тэрийг өөрөө одоо шүүхийн практик тайлбарладаг. Ингээд юм болгон чинь бүгдээр ингээд их тийм сайн байгаа юм байна. Тэгэхээр өөрөөсөө бид нар энийг бол нэгэн нарийн жоохон гүнзгий харж нэгэн тийм тодорхой орж иж энэ дээр үзэх юм шиг байна. Тэгэхээр одоо бид нар хөтөлбөрийн гэрээ байгуулсан ч тийм юу ямар ч гэрээ байгуулсан тэр Монгол хүн гэрээг уншдаггүй байна. Энэсээ болоод асуудлууд үүсээд байдаг.